гайхалтай санагддаг. Тэгээ хэрэг ингээд энэ Дорногов аймаг нэгэрийн хэмжээнд очих юм бол бид нэр одоо газар орноо орхиод байшин барилга орхиод өөр газар нэмээ. Өөр газар өөр аймаг суушна. За яг хөө суурч болж гол нь тэр ирээдүйн хүүхдүүд маань аяг хүндрэлтэй. Яагаад гэвэл ураантай газраас хийсэн гэж гадуур хичээл сургалтанд нөхцөл ингээд ялгаа цагийн гарч ирнэ. Гадуурхад ч иххэн гэсэн үг байхгүй. Тэгээд магадгүй энэ хинхэн өхөн. Би тэгж л боддог. Миний бодолшгүй гэдэг бид тэр тулгын шаарч байгаа юм биш. Ер нь тэгээд хараад байхад тэгээд ер нь тэр нэг бол айгүй тэр нөхөргөө нөлөөсөн хүүхнүүд энэ айгүй ирчүүд нэг тунаас боолдод буцсан. Зургатаар гарч ирсэн тэр нэг харж ирсэн. Тэгээд одоо би ганцаараа дуурах хэрэгтэй тэр манай Дорногов аймгийн хэмжээнд бид нар бас ингээд энийг ингээд одоо газраагаа өрсөндөө тэр өхрийг өрсөж авахгүй байх төлөвлөлт баймаг шүү над бодогдтыг. Тэгээ ганцаараа дуурайд би бол хүчрэхгүй шүү дээ. Ард түмэн мэдээчтэй. Миний бодлол тийм л. Тэр 6.8 гэдэг нь одоо ураны засваргийн хэмжээ. Засваргийн хэмжээ гэдэг чинь одоо тэгээд тэр хөрсөн дээр ингээд мэдэгдэж байгаа тэр гадаад эрдэнтний тэр ингээд манай Монголын хүмүүсийн хүртэл ингээд тэр хэмжиж байгаа хэмжээ тийм байгаа байхгүй. Тэн дээр бид нар хүртэл ингээд явж исэн. Тэгээд бас бидний байд биенд ч гэсэн ингээд мөнхөр үнэртэх юм. Тэгээд би юм заахтнах хүртэл ингээд тийм байдал илэрч исэн. Тэгээд мэдгүй одоо тэнд нэг хамгаалт тааланд ажиллаад байгаа. Тэнд одоо тэр уран тэр кемпэнд ажиллаад байгаа хүмүүс одоо ямар хуучиртай яагаад тэнд байж юм гэдэг. Одоо бас насан бөөнд суулгаж айдаг шүү дээ. Энэ өдөр тэгж би очиод нэг ингээд надад эвгүй сэтгэл төрсөн. Тэр энэ бол таны одоо харсан үзсэн зүйлээс ойлгож байгаа мэдрэмжил юм тий. Тэгээ ерөөсөө би өөрөө тэр газар дээрс нь бичлэг хийгээд авцсан. Тэгээд орно өөрөө ингээд сториогоор тавиад цацдаг явуулдаг юм хөө байна. Газар дээр нь очиж үзсэн үед бол яг хөө төвд байгаа усад мэдэхгүй шүү дээ. Тэгээд аюул сайхан ингээд барилга байшин бариад Монгол Дорногов аймаг хөгжөөл юмсэн. Тэгээд Дорногов аймагт усны хатуулаг одоо 500 төгссөн байна. Уг нь 0.30 байх ёстой юм билээ. 30 та байх ёстой юм билээ. Тэгсэн чинь 30-аас бүр илүү өснөө бүр 20 дахин ихссэн байна